Яндаж болошгүй далай шиг яасан баян нутаг вэ гэж эх орны баян тансгийг магтан дуулсан дуу байдгийг бид сайн мэднэ. Гүүтэй хүний голомт адуутай хүний ааг гэж хэлнэ. Ямар тааж адуутай хүний эсэгрээ сэтгэл сэргээдэх нь үнэн. Омголон дагшин энэ хүлэг эр хүний хиймэр нутаг орны багтлаа. Дамб энэ нутагт төрж өсжээ. Хүүг хүлгийн зоон дээр баатар болоорой гэж хөгсчүүл өрөөж наснууд бэлгшээсэн нь лавтай. Айвууны дамб аргамаг хүлгийн зоон дээр босоо хиймрон сэргээлээ. Адун сүргийн хурааж анд нөхөд төөгөн уулзлаа. Нутгийн зоон баярлаж уул ус мэхийсэн эр хүний дуутай, адуутай, найз нөхөдтэй дуурсах алдартай явна гэдэг хамгийн сайхан даа. Одоо хэдэн хүүхдэд? 3 хүүхэдтэй. Гэхдээ хүүхдүүдээ ирээдүг бодлоо. Яг өнөөдрийн өдөр биднэрт мөнгө бол хамгийн энгийн наад захын арга бол нүүрсөө готлтгал асуудал шүү. Экспортыг одоо нэмэгдүүлэх нэг чухал алхам бол энэ төмөр замын тээвэр гэдэг асуудал руу орж төмөр замын тээвэр, каньварын тээвэр тавих хэрэгтэй гэдэг санал дэвшүүл тавьж ирсэн. За энээсээ болж одоо тэр нөгөө Жэко Батлахтай хүртэл одоо нөгөө маргалдаж миний ярьсан яриаг бараг байхгүй болгоод одоо монтажлаад Хятадуудын хооронд ямар нэгэн мөргөлдөөн болно. Эрдэмтэд гэсэн нэр зүүс улсууд л одоо хэдэн төгрөг аваад яриа яваад байт юм шиг байна. Тий. Тэр төмөр замаар танк ордорно гэдэг л асуудал яригдж ирсэн юм шүү дээ. Тэгээ тэр одоо ч тэг танк орж ирдэг ч юм гэж юу байх вэ? Тэр одоо орчин үед ч одоо амар болчихсон шүү дээ. Дороо нэсгээл дуусчихдаг утсан юм байл шүү дээ. Өнөөдөр энэ хүн ярьж байна. Хятад нийлүүлж байна. Ганц орны монопол гэж. Энэ бидний бурхнаас заяатсан нөгөө геополитикийн асуудал шүү дээ. Бид яах ч арга байхгүй нэг өөрчлөх боломжгүй шүү дээ. Та одоо их тайван надад хэлээд өгдөө. Би ойлгохгүй. Энэ бооны нохоо нутагт юу ярьд? Улс орны худалдсан нэг новшнууд сууж байна. Нөгөө тороолууд чинь их дайрдаг байл шүү дээ. Одоо зайл, майл одоо өр хүүхдүүдээ хүртэл аваад бараг Монголоос яв мовл гэдэг байл шүү дээ. Тэгээ худлаа юм бол дээр үл яриаггүй. Үнэлэмэл ярьсан. Манай аавч нэг тийм худлаа ярьдаг хүн биш шүү дээ. Тэрийг нь ард түмэн ингэж төөрөгдөд буруу мэдээлэл аваад ямар ч анализ хийхгүйгээр ингэж явж хуйлардгийн жишээг би тэндээс харсан л та. Бараг л манай аавч нь эсрэг хятадын гэдэл тиймэрхүү Twitter дээрч Facebook дээр ч ингээл найзууд хүртэл тэр юмд нь итгэцэн ингээл яг хэцүү л байсан. Тэгээ яг цаг хугацааны явц тэгэл хинэн зөв хинэн буруу байсан гэл цаг хугацаа харуулсан шүү дээ. Энийг бол бүгд мэдчихэ. Тэгээ одоо бол хүмүүс учрыг нь олсон юм шиг үлээ. Одоо бол харин таны зөв байсан байлиг танихгүй хүн хүртэл ярьд юм шүү. Тэгээ ганц Жэнкоч гацаасан юм биш. Тэр хүн одоо тэр хүн зөв буруу чихээд байгаа. Ер нь бол олон хүн байгаа. Тээгүүр эрх мэдэлтэй болгоно 2-3 машинтай шүү дор хаяж. Зарим нь 10-20 машинтай шүү. Төмөр замаар нүүрстэй үйл тэд нар ч ажиллагуулчих гээд байгаа байхгүй. Тийм учраас л одоо энэ чинь ингээд өдөө хүртэл гацаагаад байгаа. Тэр хувийн эрх хишгаал бодоод байна шүү дээ. Монгол улсын эрх хишгийг бодохгүй шүү дээ. Шинэ өглөөний нар мандлаа. Нийслэл Улаанбаатар хот нойрносон сэрлээ. Хүн бүр ажил амьдралын шинэ өдөртөө золгож сайн сайхан бүгдийг бодож яваа. Дамб тэдний илник бидний хиндэж уул ус орон нутаг төрж өссөн буур өсгөж өндийлгсэн аав ээж ах дүү нар би бол тохочнаар бол Засгийн аймгийн Эрдэнэ засгийн шүү. Доогоор бол Захбай аймгийн Баян хатан сунд манай хөвгдөд зөвлөсөн тийм занг хүмүүс байсан. Харуул занг гэж ярьдаг шүү дээ. Ер нь бүр одоо цэвэр гарч нь бол төв хашгаас томж гэж хэлсэн. Монгол улсын хойд хилийг харуул зангуудыг томьсон билээ. Тэгтэл одоо тэр элен зөвг
Жожозон гэдэг хүн тэр хойд хэлийг харуулсан байсан. Тэрний бүр өмнө гадин тайж гэж бас хүн харуулсан хийж ирсэн байдаг. Одоо манай нутагт гадингийн улаан гэдэг үйлчээр байдаг юм л да. Тэр өсгөлийн цэцэрлэг завхны асгацсан хоёрын нутгийн цагтаар байдаг. Манай аав бол тэр нөгөө Жожозонгийн галтаар гарсан болцсон. Аавын маань одоо ээж гүнд гэж одоо өгшин байлаа. Жижигхэн шарж байгаа зүйлс их одоо уран гэрийн одоо нөгөө өрх дээвэр тоорго юмчих байх гэж одоо зээгэлж наамалдж байдаг. Тийм одоо өгшин байсан. Миний ээж бол хүсгэлийн цэцэрлэг сумын одоогоор хүсгэлийн цэцэрлэг сум. Хуучин бол тэр чинь нэг л хошууштай нөгөө эрдэнэ өгшин биш. Одоо аав ээж ойлаа малчин хүмүүс аргалт гэж уулын гэрт манай үлж байдаг. Моцог гэж шаасан. Тийм улаантай үлж байдаг. Тэгээ тэр үлжин дээр би гэртээ төрсөн. Сахалтын айлын өгшин цэвэн жив гэдэг хүн одоо боож авсан байдаг их болж байна. Одоо ихээс бол уг нь тавуулаа юм. Бүр хамгийн том ах маань 11 12 байхдаа сургууль сууж байгаа тийм насар зөвчлөө. Тэгээд дараачийн хоёр ах ганцэгчтэй. Тэгээд би бол айлын отхон жоохон бас их танк өссөн айлын отхон хожуу гарсан. Ээжийг 40-тай аавыгаа 45-тай багт нь гарсан. Тийм үү. Их амьдрал туулсан хүний түүх, эх орны хөгжил өгүүлдэг үн цэнтэй намтраа. Нэрэн бид ямар зам тууллаа? Ямархан амьдрал үзлээ? Хуучирсан энэ кино дүрсэнд гарч байгаа бүхэн Монгол хүн, газар нутаг, эх орноо гэж чин сэтгэл өвөрлөж явсан нэгэн үеийнхний түүхээ. 20 дугаар зууны ямар ч кинонд дархан хилээ хамгаална гэж дуулж явсан эдэр залуусын дүрс байдаг. Манай бол энэ Баян Төмөн Тамсаг булаг гэд хэд хэдэн одоо газруудад цэргийн албааж ирсэн. Мот механик жуулсан одоо ангийн цэрэг байсан юм билээ. Аав энэ хоёрт машины жолооч байсан гэж байгаа цэрэгт байх та. 1933-аас 37 он хүртэл энэ машиныг барьсан. За 3 жил энэ машиныг кабинд амьдэрсэн гэж ярьдаг. Тэгээ энэ машин бол одоо халахын голын байлдаанд оролцож явсан юм машин байна. Тэгээ одоо энэ сумны олон шарх сорив орцсон тийм ээ. Тэгээ энэ машинаар одоо Японоодтай байлдаж явсан юм түүхтэй. Тэгэл ирээд мал малдаг малчин. Манай их мал ихтэй. Манай муу ээж яах уу чаавас. Ажил хийж явдаг. Ажлын төлөө зүтгэсэн их сайн даруухан замтай хүүхдөрөө ганц уцаар ирдгүү. Ганц хараал өрөөл тавьдгүү. Тийм хүн байсан байна лээ. Одоо энэ улсууд хараа үлгэр ярихыг юу мэдгүй. Орондоо орчоод ээж үлгэрээ яриараа л гэдэг нь үлгэр их ярьдаг байсан. Маань хөгжөөн. Манай ээж чинь 64 хүрээд өнгөрсөндөө бурхан болсон хөрх юм. Манай маа их өнгөрсөө 50 настай бурхан болсон шүү дээ. Манай мөдөө дан бичин 4-5 настай байлаа. 5-тай байлуу 4-тэй байлуу. Тэгэл яг хөө өөрийнхөө чаваас өчигдмэрээр хөдөлмөрээр ингэж амьдрал ингэ сайхан амьдрал явж гэн төвдөл их баярлж явах юм. Сурагч багцууд сургуулийн зүг яаран шалмгайсаар хичээлийн эхлэлтэд хожимдохгүй ирцгэн. Бяцхан уураг тархинд нь дэлхийн явдал, эх орны хөгжил, хүсэл мөрөөдөл нь багтаж явсан тэр өдрүүд эгэл хүүхэд нас нь юутай дурсамжтай, юутай жаргалтай байваа. Би ч юм бол анх Баян сумын баг сургуульд эхлээд орсон. ертөнцийн ухаан хүнд, хүний ухаан эрдэмт гэж үг бий. Хүзүүндээ гал улаан бүч намруулсан, сэргэлэн цовоо охид хөвгүүд хэдхэн жилийн дараа эх орныч, эх үйлсэнч эзэд болж өсч өндийсэндөө. Зангаа мэдвэл хэлцэхэд амар, замаа мэдвэл явхад амар гэж ярина. Энэ хүүхдийн гэрэлт ирээдүй үнэхээр нартай, гэрэлтэй байсан билээ. Ажлалт аав, энэрэлт ээж нь энэ бүгдийг харсан бол
хүүгээрээ яасан их бахархах байсан болоо гэж бодогдно. 64 онд Баян хайрхан сумын баг сургуулийн 1-р ангид анх 28 үлээ орж суралцаад үерхэл нөхрөл маань эхэлсэндээ нэгдүгээр ангид нэг шинэ оюутанд төгсөж ирсэн багш Дамжин Сүрэн гэж нэг багш. Бид нар тэр багшаа ногоо малгат гэн жаахан дургуг орвол харгас дайна гэж чинь багшаа. эмэгтэй ногоон дээлтэй, эрэгтэй дэнкэр дээлтэй тэгэл нэг 2 бон, копронотгүй дэнтер бон өнөө мөснүүдээ. Тэгээ нэг 5 хушуута цүнхтэй. Манай энэ дамчин тэр үед нэг хөөхөн жижигхэн сэргэлэн бапаар ширээ дамжиж гүйсэн их сэргэлэн тийм. Хамгийн жижиг баг биетэй дамгийн дорн жигсдэг тийм хөвгт байсан. Хөөхөн галхансан бор хөвгт. Гүүч харайн дагуулж наадах ерөөсөө гүйцэхдэггүй. Хар хорын сүүдэргүй гэрэлтсэн баг нас тэртээ алсад хоцорчээ. Харин тэдний халуун бүлээн сайхан дурсамж, насан турш сэтгэлд мөнхрөн үлдсэн. Жаргалтай баг нас нь энэ амьдралынх нь хамгийн дурсгалтай мөчөө. Хүний хүүхэд насны дурсамж өглөөний нар шиг тунгалаг байдаг юм аа. Дамбайтар бол одоо харваагаасаа үерхэж явсан. Энэ тэсийн голынхаа хөндөд өссөн хоёр тэгээд хурдан мороо унаад үеийнхаа хүүхдүүтэй тоглоод найзтайгаа би одоо бараа хаднахаа ардаар бол юу өөрснийхөө хийсэн цан тишрээр өтер гуулгаж тоглож ингэж байлаа. Дамп маань бол багийн л одоо ер нь бие байгтаа ч гэсэн сурлага сайтай тиймэрхүү хүүхд байсан. Ер нь л жаахан дүрсгүй талдаа. Цан гараараа хийн зүгээр нэг 2 мод чавчаал урдлын жаахан гэж итилгээл тэгэл булгаал хичээл тарсны дараа ер нь энэ уулын ардаар л өнжидэг байл хичээл тараад. Зөв толгойлсон нэг хоккей гэдэг сэтгүүл байдаг шүү дээ. Тийм сэтгүүл Орос сонирхтой тэрийг захиарч уншдаг. Тэгээд хоккей тоглолтыг зургатаар ерөөсөө Оросын нөгөө хоккейч нөгөө ЦСКА Москва Динамо бичдэг тэр мөндөг хоккейчдийг тэрийг өчгөөний сураад би жижигхэн биетэй жоохон тэг намхан учраас намайг ч нэг хэсэг тэр сонгоныхан бол доод хэсгийн харлаа өдрийг нэр өгдөг байж шүү дээ. Хоёрдугаар ангид одоо манай ээж нөгөө мал эзүүдлээгээд одоо тэг мал руугаа яарад дотор байртаа болчихсон. Маш хэцүү. Пересан үлсэн. Тэгээд ер нь хэр зовлон их байлдээ. Дотор байранд байж ахт чинь оргох нь бол оргон энэ дамбчгэл одоо оргож л байсан нөхөр багш нь очиод энийг чинь оч дайны багч нь очиж мотоциклээр авчирж байгаа юм болдог. Жохон байхдаа тэгээд оргоод шив бартай тэгээд яваад ирчихсэн. Одоо манай сумаас манай тэр тэсийн болчод 50 гаруй километр юм шүү. Тэгээд сургууль амжилтсан гэж бодлоо юм шиг. Гэртээ нэг 2 хонжсэн чинь 3 дахь хоног дээр нэг мотоцикл тоглосон. Гараад ирсэн чинь ангийн багш. Хөдөрсөн. За нэг орол таа байна. Тэгсэн чинь асуудал өшөөлөө явчихгүй. Тэр чинь би бол сургууль амарцсан гэж бодлоо байсан байхгүй. Тэгсэн чинь байхгүй баригдээ. Ээж нэг сайн оруулж болж байгаа л тэгэл. Багшийнхаа анаа суугаад сууны төрөө явдаг. Тэгээ багш маань намайг аваад буцсан. Тэгээд буцаж яваад хоёлаа нэг манай үйлчийн уртлын хөтөлтөөр гарч ирээд жоохон суугаад нэг над нэг чихэр харманаас авч өгөө. Тэгээд мөнгөний чимпиг хүний зохиол байсан байхаа. Алт мөнгө хоёр гээд нэг 2 хүүхэд оргоод тэрний араас багш нь яваад өшөө хөлтөөс тухай нэг тийм зохиол надад ирж өгөө. Би баш их гэмшиж байгаа. Баш намайг өрөөс тагнаа.
Одоо ингээл би чинь 60 гараад 70 өгч яваа хүн чинь ангийн хүүхэд гэдэг юм дээр нөхөс манай ангийн өвгөн юм гэж ярихгүй шүү дээ. Тэр хөөрхөн дурсамж мөнгөт байж дээ. Амьдралын гэгэн дурсамж юутай сайхан. Бага насны найзууд нь өнөөдрийг хүртэл үерхэлдэн үнэн чаваа ануухан хөгштөө. Энх тунх эрүү саруул явна гэдэг амьдралын сайхан хувь тохиол. Тэртех өдрөөс хойш дурайсан дамбын зам мөр донслохдоо донслож дурайхтаа дурайсаар өнөөдрийг хүрчээ. Зовлон бэрхшээл олон байсан ч бид даваад л гарсан. Сайн явах санааных, сайвар жороолох үлгэнх гэж ахмадууд ярьдаг. Хотомчны нутрган зотоонд бас шаггүй. Тэр яаж сурсан гэхээр Баян харсны баг сургууль нөгөө дотор байранд байсан гэсэн шүү дээ. Хоёрдугаар ингээд тэгэхэд одоо нөгөө том хүүхдүүд нөгөө тэр үе чинь зураг телевиз байхгүй шүү дээ. Хийх юм болдохгүй өөрөө. Тэгэл нөгөө тэмцээн явуулна шүү дээ. Боксинг тэмцээн явуул. Тэгээ нөгөө жижиг хүүхдүүд ингээд хөвөнтэй байли, нөгөө өстэй байли мэйли хийгээд дотор нь ингээд даав мав чихж байгаад ингээд том байли, том хүүхдийн байли хийж ханцанд ингээд уйж өгч байгаа. Тэгээд нөгөө өнгөн зовоозаа ингэж бүчилж байгаа л тэгээд бокс тоглоно шүү дээ. Тэгээд Баян харсны тэр сургуульд тэгж бокс сурсны ачаар Улаанбаатар дээр хотын хүүхдүүдэд дээрс хүлэхгүй байх юм их болсон. Энэ томоогүй хүүхэд нас нь хорвоог таних их замын гараан дээр ирсэн байлаа. Одоо халахад алдартай юм хурднууд бол Тэсийн голд байдаг. Тэсийн голын адуу гэж ярьдаг тийм ээ. За тэр утгаараа одоо манай Тэсийн голын хэн бол их хурдмор их сайтай хурдмор уйдаг. Тийм байлаа. Одоо энд би чинь 1-р ангиас 6-р анги хүртэл хурдмор болсон шүү дээ. Энд ирж хал бас энэ морь уннаа. Голын хойтолд одоо энэ цулцаа гэдэг хүний морь ундаг байлээ. Моринд гэж өстой янз морь уралдан төрүүлүүлнэ бас. Гэвч наадмын өдрүүдэд бүлэг мордын уралдаан түмэн наадамчдын онц сонирхлыг татаж байлаа. Хотод байж захта зуныхаа амралтаар жил болгон нутагтаа ирж одоо хурдан морь ундаг нөгөө нутгийнхаа ах нарын морийг унж өгнө. Одоо хүргэ ахынхаа морийг унь гэл ингээл хурдан морь их унлаа. Хувь заяа нь алсаас дуудсан учраас хүү нэг л өдөр нийслэл хотноо хөл тавилаа. Их хотын их чимээ хөдөө хүүгийн хүсэл зорилгыг дэврээж сурах боловсрох өргөөний үүд хаалгын цэлийтэл нээсэн билээ. Улс орон хөгжиж бүтээн байгуулалт өрнөсөн 60-аад оны Улаанбаатар хот ийм л угтсан. Одоо 3-р ангиас байхад ам. Тэгэл ээжтэйгээ хот явцсан шүү дээ. Манай дээр ах манай тэр нэг ихтэй дүү хоёр чинь хотод цэргийн дарга байлээ. Оёлоо цэргийн албаач байсан. Тэгэл ээж маань домбиг аваад тэгэл хотод амьдэрэл. Нийслэл хотын маань нүүр царай 60-аад оны эхнээс танигдах аргагүй өөрчлөгдсөн. Утас зүгээ дагна. Учир зүгээ дагна гэсэн ардын үг юутай үнэн. Ухаан бодлоо дэлж, уншиж мэдэх шиг эрхэм зориг хаа байх вэ? Саруул танхимч сайхан, унших номч сайхан. Ахмадууд үлгэр мэд түүхүүжилж, сайн нөхөд ажил амьдралан ярилцаж, амжилт бүтээлийн хуваалцсан. Хоёулаа 75 онд авдгарын төгссөн намч нотодос би үлгүдэг. Тэгээ би уурхаан тасганы байхгүй юу? Уурхаан тасганд өссөн учраас уулгаж болго бичиж. Тэр манай анги чинь 50 хэдүүлээ. 50 хүүхэд ирчихсэн. Тэгэл тэр дунд сумны 10 жилийн төгсөл даамгширч байгаа. Би ангид манай анги нэг 78 ангитэй. Тэгэл үлдсэн таад хэрэгтэй байна. Тэгэл танилцчихлаа.
1975 онд Монгол Улсын их сургуулийн Политехникийн сургуулийн геологи ухааны факультетээс зорж одоо уул уурхайн инженер болох тусмаа хийж илээ. Ингээд 5 жилийн хоёр нэг ангид мөр зэрэгцэж оюутан байгаад 80 онд сургууль төгссөн. Нэг ийм онцлог анги бүрдсэн. Тухайн жилд гадаадын хуваар авч ирээд шалгалтанд оноо хүрээгүй үлдсэн хүүхдүүд сурлагаар тодорхой хэмжээгээр бас шилэгдсэн хүүхдүүд байсан сургуулиасаа. Тийм учраас манай тэр уулын инженерийн анги бол 80 оны төгсөлтөд ер нь жигдхэн байсан шүү. Хичээл сурлагын зэрэгмдээ идэвхтэй оролцдог. Зохион байгуулах хавьяас нь бол тэр оюутан байхад мэдэгдэжсэн. Энэ дотроо одоо нэг 2 3 ангаараа хэсэг бүлгээрээ группээрээ байхад бол тэр бүгдд бол зохион байгуулагчийн үүрэгтээ оролцож исэн. Зохион байгуулагч хүн байсан да. Би өөрөө бас дурмаар сонирхно. Их сайхан юм ярихгүй юу? Тэгжсэн чинь дууссан. Тийм сайхан хүндэтгэлтэй хүний сонирхно. Огт гараагүй байж байгаа тэгэл босоод үүдрөө зүгээр ингээл гал төмрөстэй зомширч тий. Тэгэл яг бэрхгээл боссон чинь хинтаа бүгдийн сууж танаа. Ийм одоо сайхан ийм хүндтэй ийм сайхан юм ярьсуулж тань дараа нь гараалтаа хүндлээ. Надад их сайхан сэтгэл төрсөн байхгүй юу? Эсвэл нэг өсөө уртуулдаг тарпис өмсдөг манго бальтер өмсдөг нэг тийм тий зэрэг салсан хүнд бол үлдэх нь хөшгөл байсан байхгүй юу? Гэтэл тэндээс түүнээс тийм хүндтгэл хаачих байхгүй. Тэр нь бол надад сонирхолтой санагдсан. Чөлөөт бүхэн, самж удаа бүхэн секцэнд хамт явдаг байлаа. Юмд авьяастай дүн дотор бас барилдах авьяастай. Сургуулийн одоо бистүүл барилдсан. Ихэнхийн дам байдаг. Бас дархан мэгч байдаг одоо. Хоёр гарнаас нь барьж аваад ингээд нэг докторал тэгээд түүнийг мөрөн дээгүүрээ бол гаргаад одоо давхар хөлтнөө зороод барилддаг тийм байсан. Монгол телевизийн нэрмжигт сам бүхэн Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээнд ороод бас гайгүй одоо байр эзлэх болоод байжсэн. Гэлэг багсдагсан дамбыг дууд дээрээ хажуудаас суулгасан юм яриад байд. Дараа нь дам бас асуусан чинь миний хүү энэ хичээл номоо төр хойшлуулчаад хүч нийгэмлэгт ирээд 2-3 жил тамирчин болоод цалин аваад ингээд барилдвал бас зүгээр юм шүү гэд. Тэгээд гэлэг багс бол бас их алдартай хүн л дээ. Одоо энэ Бат Эрдэнэ авраг, Эрдэнэ самж удаа бүхэн тамирчдын бол их мундаг дасгалжуулагч тийм хүн байгаа олон шавьтай. Тухайн үед бол тэгжсэн. Одоо Дампитер чинь 1978 оноос эхлээд л одоо хоёул бие бинэ мэдэж ихсэн хоёр шүү дээ. Намаа Могонголын нүрсэн уурхаад байхад би тэн чинь ерөнхий инженер хийж ирсэн. Тэгээд дамд нэг сургуулийн оюутан. Тэгээд миний удирдлагаар манай уурхаад ирж одоо дадлага ажил хийжсэн. Дөрвөлээр ирсэн юм байна. Тэгээд дамд бол ер нь нэлээд голж байсан. Тэнд байж байгаа хүүхдүүдээс илүү одоо түргэн сурдаг. Ер нь тооцоо сайтай ийм хүүхэд байсан. Дараа манай ингээд багш хүүхэд багшчгүй. Яг манай нэг хүүхэд инженер юм. Тэгээд тэдний хичээл олж ирсэн. Очоод ярьсан байна. Даалгавар нэртүүлэлт хэлгээ хичээлийн нэг багш манай аав ээжээр ангийнхан өгдөг. Тэсэн чи манай ангийн нэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёрт уцалтай болохгүй. Тэсэн чи ой та хоёр яагаад байгаа юм бэ? Болооч та хоёр манай ангид намайг нэг оюутан байхад дам бачаарал гэдэг нэг хоёр юм багшаа нэг яриач башаа тэрийг ингэж тэгэл өдгөөсөн ингээд гэсэн чи. Тэгээд тэр хоёр суудсан юм даа гэх нөгөө хоёр заач хэлдэг юу. Тэгсэн чи манай ангийнхан бүгдээ надраа харж шидэлтэй. Багш хамгийн нийт. Тэгээд тэр бас хүүхд гарсан болтой байлаа. Тэр хүүхдүүд нь сургууль мургуултаас хаа сургууль мургуулаад явсан болтой байлаа гэд тэд дотрыг би суудсан. Оюутан ахын бужигнаан өдрүүд нэгэн шувтарч ангийн залуус амьдрал хэмээх их далаад шумбахад тэднийг тосж өгдсөн хөдөлмөрийн талбар нь их орны их уурхайн талбар байлаа. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр, үүд хаалга,
үүц юугаан дэлгээд удаагүй байсан цаг. Дамба, Бат жаргал хоёр гал голом тоон бадрааж тоонод гэрт толгой холбон ажлыг сайн муу гэж гололгүй цагаан овогийн уурхаанаас амьдралын гараагаан эхэлсэн тэр тех он жилүүд дурсгалтай. Ямар ч байсан энэ цагаан овоо бол их өгөөчтэй сайхан нутаг. Би ч анх 80 онд 1980 онд энэ сургуулиа төгсөөл энэ уурхаа тойролж ирээл тэгэл энд чинь уулын мастраас эхлээд ерөнхий инженер, уурхаан дарга гэдэг бүхэл ажлыг хийсэн дээ. Ажил амьдралын гараанд болсон Дундгов аймгийн Цагаан овоогийн уурхайд дурсамж дүүрэн бий. Нутгийн энэ овоо хүндтэй. Хүсэл өрөөлөө шивнэн ажил алдрын аль дэдийг хүртснээ багтан дурсаж сүслэн мөргөх нь хүний сэтгэлийн чандаас ундрахтай. Сайн явах санааных гэдэг үг өөрийн ирэхгүй бодогдлоо. Хөх тэнгэрэн зэлмэг, хүн зон нь амгалан, ажил амьдрал нь дэлгэр өрнөг гэж Монгол хүн залбирдаг. Ачид аав, элбэрэлт их, нутхийн олон, өргөж тулсан ахын дүүс, нөхөрлөж хайрлсан амт найзууд бүгд амьдрал химээх их далайд хамтдаа явсан ачтнууд. Баян хангаан уулас минь, цагаан овоогийн уурхай минь, юутай сайхан, юутай дагшин. Дундгов аймгийн Цагаан овоогийн Нүүр Салбастрын үйлдвэрүүд Монгол Ардын хувьсгал намынхан 15 дугаар их хурал Ардын хувьсгалын 45 жилийн алдартай хөдөлмөрийн өндөр амжилтаар өгдөх зориг дүүрэн ажиллаж байна. Орон нутгийн уурхаанууд эх орны элч гэрэл, их бүтээн байгуулалтын өргөн талбар. Эндээс олон залуус хөдөлмөр бүтээлийн эзэд болж тодорсон. Тэр цагийн Цагаан овоогийн уурхайд ажил амьдрал оволцож, амьдрал дэвжиж байлаа. Залуу уурхайчдын гал голомд эндээс бадарч байжээ. Дамд хэд хэдэн уурхайд очсон ч Цагаан овоо шиг эрдэм чадлан шалгуулсан нь үгүй билээ. Эрчдээ мөн хөдөлмөрийг шалгасан нь үнэхээр Цагаан овоогийн уурхай байсан гэж хуучлах дуртай. Намайг л бодож явсан даа гэж боддог шүү дээ. Хамаа газрын хүн чинь гой газар очиж байгаа шүү дээ. Тэрний тэр зуны говийн айхтрын хаан гар 59 өдөр. Тэгээ нэг ганц манай уурхай нэг карьераас гарч байгаа. Усыг ингэ шүрдэг нэг юм жижигхэн нуур байдаг байхгүй юу? Тэгээ тэр нуур руу хүүгээд явчихдаг. Тэгтлээ их нутаг орноо сандаг. Сансал байгальтай тэгээд нэг үед их үлддэг л. Манай дамтар жоохон хүү хатмаав нь гончиг гэж юм байсан. Гоогийн хөвөл гэж ярина бид нар. Хөдөө янз бүрийн тамцаа явуулна. Манай дамтар тэрээс хожихгүй оролдсон барилдан ерөөсөө юмнаас уцддаг л тийм хөөхд байсан сарагддаг. Манай гоогийн хөө сөрхий байна. Гоогийн сөрхий юм аа гэж бид нар өгчөөл ярьдаг л байсан. Манай өвч өөрөө хөгжим бас сайн сонсдог. Манай ээж аав ер нь хоёулаа хөгжим сонсдог. Нилээн бас аваа хөгжмийн мэдлэгтэй. Жишээлбэл манай аав бол Beatles, Pink Floyd, Rolling Stone тэр сонсно. Гуйн ямар ч гэсэн нэг 4 билүү тавтай байхад л аав нэг гитар хариал тэр нэг цагаан овоогийн нэг уурхаан тосгон штэ. Тэгээ тэний чинь клубтэй говийн зэрэглээ гэдэг нэртэй тийм хамтлагтай байсан. Банзан гитараа лава ямар ч хэсэг 2 дуу зохиоцсон өөрөө яг гэртээ их анх дуулж эхэлж ирсэн би сайн сандъя. Тэгээд дараа нь тэр нэг Beatles мэдсийн дуунуудыг бас coverж тоглодог байсан юм лээ. Ажиллахтаач ажиллаж, амрахтаач амарч, хүрзээ гитараар солин хөгжилдөж явсан энэ залуус дуугар бол дууныг, дугтар бол хүчнийг байж хөдөөг хөгжүүлж явжээ. Тэгээ яг мань хүн чинь одоо лифтэн суусан юм шиг л одоо ялцж гэнэ үү? Одоо эвлийн дарга бол одоо намын дарга бол одоо бүгд төрлийн гишүүн болоод явтууд боллоо. 8 жил шүү дээ.
тэгэл одоо ерөөсө тийч юм хүн санаачлуу, гитар даруу, сакс тоглоо, бүх барилдуу, гитар дар сакс тоглоо гэд намын хурлаар шүүмжлүүлөө. Намуудхан дараа тэнцгүй юм. Яасан гэвэл тэр үед чинь мань хүн чинь залуу хүн болохоор намын хурлаар ил тод ярьчих чаа. Юу ч ярьж юм биш. Төлөвлөгөө арай дэндүү байна. Манай уурхайн төлөвлөгөө нэр арай л дэндүү. Өглөөний 4 цагт гараад шүү дээ. Орооны 10 цаг хүртэл дундаа ганцхан цагийн завсарлаатай. Яг ч тэр хөс тийгддэг байхгүй. Өглөө үүдэн зуны халуун гамаа. Тэгэл тэр 4 машин ажил нэгсдээ оцож өгнө. Тийм нөхцөл байсан байхгүй тэр үед. Тэгж ажиллаа. Тэгэл би зүгээр хахад хүмүүсийн царай юу юм нэтгэн төлөвлөл мэднэ шүднэ царай харлаа. Тийм болсон их санагддаг байсан шүү. Марин хошимгыз зүтгүүлээтэй хүмүүсийн эрүүл мэндэд бодох хэрэгтэй. Төлөвлөгөө нормыг бас нэлээд зохицуулж өгөх ёстой гэж хэлсэн юм байл. Одоо 25,000 тонн ус гаргаж жижигхэн төлөвлөгөө хугацааны өмнө биелүүлэх бүрэн боломжтой ажиллаж байна. За ер нь бол орон нутгийн нүүрснээ уурхаад нэг их зовлон байдаг. Өвлийн цагт яг нөгөө эд их ачааллын үе гэж ярьдаг. 10 сарын сүүлчээс нэг 2 сарын сүүлч 3 сар хүртэл энэ хэдэн хугацаанд бол маш их өндөр ачаалттай ажилладаг. Нэг жижигхэн хугацааны байшинд бид тусдагч байгаа. Би жимс астгүй бишинтэй. Нэг ганцхан цогтой өрөөнд ажиллаж ирэх хүнийг шөнийн 10 цаг хүртэл хүлээгээл цонхоор хараад үдээ чамнал. Тэр чинь уулын мастер хийжсэн чинь шөнө 10 тэрд. 1980-ад оны залуусын тухай уулыг нурааж усыг эргүүлсэн залуус гэж дуулж ирснийг бүгд мэднэ. Монгол эх орны хөгжлийг ойртуулсан залуусын дуудлага уриал ооцнод болж байсан. Элж гэрлийн эзэд байж айл герт баяр жаргал эх оронд энх амгаланг авч ирсэн нь тэр цагийн уурхайчин залуус. Дамбадарга мань дөнгөж инженер төгсч ирж. Тэгээ өнөө 3 сарын хугацаанд энэ инженер төгсч ирсэн учраас 3 сарын хугацаанд өрөөнд туслах хийлгүүлдэг байсан. Тэгээ би туслахтаа аваад энэ хайфлж хэрүүлээл бас дарга чинь даргахгүй явж л байсан. Манай дарга бол олон жил сайхан ажилласан. Манай уурхай бол цэцэрлэг, яашил, сургууль бүгдээ юм хангалттай. Цагаагийн уурхай жилжиж ирээд тэр бага насны хүүхэд хүмүүжүүлэх яашил цэцэрлэгийн ажилд тасралтгүй 30 жил ажиллаад тэтгэвэр мэтгүүртээ орсон. Дамбадаргын явгай бид нар манай их охин тэр нэг дор сургууль суйлд байцгаас болос анханасаа тэгээ сайхан Бачаргал гэж хүүхэн байгаа. Тэгээ хүүхдүүдийн бол одоо цогны тайнад би чинь дандаа миний гараар өссөн хүүхдүүд байгаа тэр тулгаа амч цагаа саруулахан баярлалаа гэх нөөний дамдарч чинь таниар эдэн хүүхдээ өсгсөндөө би их баярлж явдаг гэж хэлдэг. Энэ бол одоо цагаагийн уурхайн хүн эмнэлгийн одоо байшин энд байсан. Манай 3 хүүхэд гуруулаа энд төрсөн тий. Ганцхан уурхайхан төрдгөө энд чинь энэ хөдөөгийн Эрдэнэтлаа сумын цагаа бригадын малчид бас энд төрдөг амарчдаг байсан байхгүй юу? Энд шонг босгоод энэ олон хадаг уйдаг нь бол одоо энд маш олон хүүхэд төрсөн гэсэн үг. Энд төрсөн хүмүүс энд ирж хөрөөдөг гэж байгаа. Уурхай хаагдлаа зогслоо. Тэр орчин бол ингээд нэг юм балгас болдог. Нэг юм Монголд их олон жил явж ирлээ. Энд бол цагийн сайханд одоо энд ч өстой төм төжгөж бомбож гэсэн газар байлаа шүү дээ. Маш олон хүн амтантай, бүгдээрээ ажилтай, амьдралтай ийм сайхан газар байлаа. Тэгээд одоо бол ийм болсон байна. Тухайн үед ч одоо манай цагаавгийн уурхай чинь Эрдэнэтлад маш их тус болдог байсан. Эрдэнэтлад ч өөр их том сум. Тэгээд зуд зурхан болоход энэ цагаавгийн уурхайн энэ Замбадарга энэ цагаавгийн уурхайн чинь маш их тус хүргэлдэг байсан шүү дээ. 87, 88 оны зуд гэж их том зуд болсон. Манай говьд байхгүй энэ ийм цас орсон шүү дээ. Тэр цас гэж аимшигтай. Төв хорооноос хүртэл одоо
дижит сайд нисдэг зэрэгтэй дээр очиж манай урхаа дээр очиж. Тэгээ биднийг одоо тэр малчтад нүүрс хүргэж өгөөл. Тэгээ аймаг урхаа хоёрын хооронд одоо бүр замгүй болчихсон эдэр машин явахаа байцсан. Тэгээд одоо аргаа бараад Оросын цэргийн анги манайхаас нүүрс авдаг гэсэн байхгүй дунд говь Оросын цэргийн анги. Тэр их том анги байсан л дээ. Тэгээд танк гаргуулад тэгэл одоо том гуайлан эдэр чирээл тэгэл нөгөө танк чинь явал би араас нь 69-тэйгөө миний араас олон зээл 130-нууд цуваал тэр үйл бол маш хүнд байсан шүү. Тэр нөө тэжээл өвс нүүрсээ атсан машинууд ч одоо цовж ингэж хүргэж өгдөг ус. Малчтад тусалж одоо тэр нүүрсээ үнэгүй тарааж өгдөг. Тийм сайхан байсан. Тэгэж маш их үүрэг гүйцэтгэсэн дам дарга өөрөө. Тэрийг одоо энэ тэр үеийн малчд мартаагүй байгаа. Мартахын янз байхгүй. Тэр их тусыг чинь. Дундгоймгийн цагаан овоогийн нүүрсний илуурхай жилдээ 20,000 тонн нүүрс гаргаж дундгой төв өөрхөн гаймаг болон тэнцэн зарим сум нэгдэл үйлдвэрийн газруудыг түлшээр хангадаг юм аа. Энэ дампч нь бол ер нь одоо манай уурхайнуудын одоо нэлээд өндөр төвшний мэрэгжилтэй, туршлагатай, их санаачлагтай ийм дарга нарын нэг л дээ. Цагаан овоогийн уурхай бол нүүрсний чанар сайтай. Тэгээд тогтцсон их хэцүү, босоо хүн тогтцтой. Тэгээд тэр уурхайд бол одоо дамб үнэхээр сайн ажиллаж байсан. Намаг анхын дэр хичин чанарын 3 дугаар ангид орчихсон. Бас нэлээд одоо хэл амтаа чулуутай нүүрс ирдэг гээд одоо аймгийн хэрэглэгч нэлээд ам муутай бас үн өртөгч муутай тийм байсан. Ирснээс хойш бол технологиг өөрчилсөлдөө олборлтын технологиг өөрчлөөд тэр англи ялгах технологи гэж ярьдаг селективний V-онк гэдэг юм. Тэр технологиор бид нар энэ нүүрс олборлтын ажилд одоо шинээр нөгөө гидр экскаватор аваад тэгээд одоо хүчин чадлаа нэмэгдүүлээд чулуугүй нүүрс одоо нийлүүлэх юм бололцоо боломж нэгдэж тухайн үед чанарын 1-р ангилд орж алтан медаль авч нүүрсний чанар маш сайн. Тэгээд манай уурхайчин сүүлдээ мандсаа манай дамтарга хайш сайхантай энгийн сайхан дарга болсон доо сүүлдээ. За дараа нь одоо бид нар бас цагааваад одоо бидний нэг хийсэн ажил бол юу гэхээр шахмал төлж хийсэн. Цагаан овоогийн нүүрс чинь маш их тийм бутрамтгай учраас экскаваторын хутгалт тээврийн явцад нутгар нь аймаг орон нутаг дээр ч одоо аймгийн төв дээр ч гэсэн уул овоо шиг хар нүүрсэн одоо нуруунууд үүссэн. Уурхай дээр ч маш их хэмжээний одоо нутаг нүүрс одоо хайран баялаг штэ тийм ээ хайж болохгүй. Тэгэхээр төвнийг бол одоо шахмал төлж хий гэдэг юм яригдээд тэгээд манай яамны зураг төслийн институт гэж байгуулга байсан. Тэр институтийн одоо эрдэмтэн Цэдв Сөрөнгийн доктор байлаа. Тэр хүн одоо энэ беркет хийх ийм зорилготой шахмал төлшний одоо тийм юугаар нэлээд мэрэгссэн хүн байсан л дээ. Ер нь Монголдо тэр хүн л байсан. Тэгээд тэр өвгөнтэй одоо сайхан яриад энэ нутаг нүүрсээр шахмал төлш хий гэдэг санаачлаг гаргаад тэгээд өвгөн Цэдв Сөрөнгө бол маш сайн дэмцэлтэй. Ах нь одоо олон жил энийг бас судалж туршиж үзлээ. Болохгүй юм байхгүй гэдэг. Тэгээ бид нар одоо тухайн үед нөгөө барьцалдуулагч гэдэг асуудал байна шүү дээ. Бүхрийн баастаа холж барьцалдуулагч хийж ирсэн. Шахмал төлш хийдэг юм төмөр багж хийгээд хөлөөр ингэжгээд шахаа гаргацдаг тийм төхөөрөмж хийгээд. Тэгээд яг хийсэлдээ зөндөө хийсэн. Маш сайхан ич чаддаг их дажгүй төлш болсон л доо. Энд ганцхан одоо асуудал бид нар шийдэж чадаагүй. Өндөр даралтаар шахах тийм боломж байгаагүй. Бид нар тийм техник байхгүй. 80 хэд онд л одоо хийж үсэн байхгүй.
Гагцхүү бид нар тэрийг их сайн нягтруулж чадаагүйгээс хол тээж болдог. Хол тээвэрж болдог. Бутраад унцдаг. Нөгөө тээвэрлтийн юу даадаг. Тийм л гэсэн. Цагаан овоогийн нүүрсний урхаад ажиллаж байсан залуус 5 жилд танилуд, 10 жилд андууд болсон сайхан хамт олон. Тэднийг ажиллаар, амьдралаар зангидсан нь дамб дарга. Сайн хүн санаанаас гардаггүй гэж ярьдаг. Сүүлдэн дамб дарга эренгүүтэл ярьсаа бид нарыг яг өөрийгөө хүүхэд шиг ах トゥ шиг болгоод авсан. Бид нар ч одоо энэ хүний үгнээ зөрдөггүй. Ерөөс ажил хий, төлөвлөгөөгөө тэгж хийхэд за ганц уурхаагаан гэж яваагүй. Бүх ажилчдын төлөө явсан. Энэ уурхай одоо бүх албан газруудыг л тэгэл энэ цэцэрлэг яашилд нэр чи бүгдийн л удирдан шүү дээ. Даргын дуудаад. За одоо тэрнийг юм тэгмээр байна. Өөрөө доотлын юм дандаа дараас нь бүтээж явдаг. Ухаан тэр улсуудад юмар дутаахгүй юмсан гэсэн. Тийм өөрнч сэтгэлтэй хүн байхгүй юу. Тэгээ уурхайгаа одоо ингээд татан богдсон болохоор жаахан гомсой жил явдаг юм. Би тэнд бол нэг 3 жил хагас урхаан дарах хийсэн. Тэгээд 89 онд нөгөө намын дээд сургуульд энэ орно гээд тэгэл аймаг бас дэмжээл тэгээд тийшээ явцсан л та. Тэгэл Улаанбаатарт ирээд намын дээд сургуульд 2 жил сураад төгсөхөд 91 он болсон. Ардчил гараад одоо зах зээлийн эдийн засаг шилжээд хуучин тогтолцоо маань өөрчлөгдөөд Хөдөлмөр алдрын туг далбаа нэмэрч баригад хамт олноороо уурхайлан дуулж жагсдаг байлаа. Гэвч цаг цагаар цахилдаг хөхөөрөн байдаггүй үлгэрээр жагссан олны цуваа татарч хуучин нийгэм шин нийгэмд халагаан өгч залуу үеийнхэн өсч өндийхтөө өөр хүсэл өөр эрмэлзлийг туг лооцсон болгон жагслаа. Эх нутагт өөрчлөн байгуулалтын салхи хөдөлсөн тэр хавар юм бүгд амар эхлэегүй. Зах зээлийн эдийн засаг ороод одоо монголчууд чинь ихэнх хүн 8-нд явж илээ шүү дээ. Би бол ер нь 8-ны жоох авьяас муутай. Бүгдээр нэмэж болсон шүү дээ. Жүжигчин дуучин тийм юусаа дараа маргагүй тийм 8-ийг үг байхгүй шүү дээ. Ганцхан 8-ийг үг шүү. Ер нь 8 хийж чаддгүй хүн л дээ. Тэгээд тэрийгээ ч мэддэг. Тэгээд 8-нд явснаас одоо энэ ажил хийлгээл тэгэл ажилласан л та. Тэгээд ард ирэх санд сэтгүүлч хийж нэг жил гарan ажиллаад. Нүүрс олборлож, техник эзэмсэж явсан инженер үүзэг барьж, үг холбох сэтгүүлч болно гэж хэн санах вүлээ? Бид бүгдийн хувь заяаны эрх, алс холоос даллан дуудахад эрэхгүй тийшээ хөдөлсөн юм. Улаанбаатар хотын захиргаанд нэг уул техникийн байцаагчийн оронтой байсан. Тэгээд тэнд орж байцаагч 2 жил шахуу уул техникийн байцаагч хийлээ штэ. Ард ирэх санд сэтгүүлч хийж нэг жил гарan ажиллаад. Тэр үед яг хуу засгийн газрын хуралдааны товч ажил хийсэн. Их албаны үгээр бичжээ нэтэр гэдэг байсан. Нөгөө инженер бай, дарга бай, нөгөө илтгэл бичиж сурсан болохоос биш. Тийм мэдээ бичиж сураагүй л байхгүй. Тэгээд бас их шүүмжлүүлдэг, улаан алаг болтлон засуулдаг л байлаа шүү дээ. Онд бид нар одоо намын дээд сургууль гэж яхад нэг ангид ороод улс төрийн дээд сургууль улс төрийн академи болоход нь 91 он төгссөн. Тэгээд дамп бол одоо миний танилцахад ерөөсөө дуу цойтой олонтоо нэг тийм АИВ-ийн олж одоо харьцдаг. Өөрийнхөө үзэл бодлыг нэг хашгирж гуйгуулж тулгадаг. Зөөлхөн явуулаад ингээд нэг явждаг. Урлаг спортын бас хөөрхөн авьяастай бас нэлээд юм сурах гэж эрмэлзэлтэй номын сангаар их суудаг. Ийм одоо ангийн андууд танилуд байгаа. Тэгээ хүний одоо хувь зохиол төөрөг гэж их сонин 1994 онд би анхны застар болцоод энд ажиллаа хийжсэн дамб маань харин ангийн нөхөр маань одоо манай энэ уурхаан ерөнхий инженерээр ирээд тэгээ 95 оноос одоо уурхаан дарга үйлдвэрийн дарга болж ингэж ажиллаж байсан. Тэгээд нэг ослын нэг намрын сайхан өдөр нээлттэй хийж 22 хил алт одоо олборлсон гэж
мэдээ гарч тэгээд би ирж энэ сурвалжлага хийж ирсэн. Тэгж сурвалжлага хийж явхад одоо манай уул уурхаан товчооны дарга оюун бэлэг гэж миний нэг найз билдэ. Тэр нөхөр би тэр одоо яг энэ уулын орой дээр яг энэ газар дээр хоёлаа завлаа суудсан. Тэгээд энэ хөндийг хараад тэгээд тэр оюун бэлэг маань чи одоо ер нь ямар юм хийгээд энэ сэтгүүлч хийгээ яваад байгаа. Чи уурхаа чи хүн тэр уурхаад энд ирж ажиллаач энэ сайхан орд эхэлж байна. Энд мэрэгжлийн хүн дутагдаад байна. Энэ дандаа геологууд бас мэдэхгүй чадахгүй юм их байна гэв. Тэгж намайг ятгаад тэгээ 94 оных нь хавар одоо энэ доод хөндөд цэцэг алгасан ногоон бинж дээр хэдэн гэр барьцсан уурхаа эхлэнэ гээд вагончгонд контролдог байхад ирж тэгээд энэ уурхааг эхлүүлсэн ийм төвхтэй. Уул уурхаан технологиг бол яг ном дөрмийн дагуу явуулж нэвтрүүлж ингэж ихэлсэн учраас ажил бол сайн явсан. Намайг ирсэн жил 70 хилалт авсан. Тэгээд одоо бас нэлээд шуугуулж байлаа л да. 22 хилалт авсан уурхааг 70 хилалт авдаг болгоод. Тэгээд сүүлд нь 175 хил болгосон гэх мэтлэн ингээд явсал да. Бороо бол сүүлдээ Монголын алтны одоо эхний 5 том үйлдвэрийн нэг өдөр болж илээ шүү дээ. Цаг эргэж үзэг барьсан дамба хүрз барин хан зүй шамлан уурхайдан эргэж ирлээ. Өмч хөвчлөгчсөн, сангийн аж ахуй тарчсан энэ үед одоо төсөв мөнгө бүрдэл муутай. Тийм учраас эндээс л бүрддэг. Энэ уурхаагаа нэлээд хардаг. Баруун хараа сумын жилийнхэн төсөв нэг 80-90 сая төгрөг байсан. Тэгээ манай уурхаач дангаараа одоо баруун хараагийн жилийн төсвийг бүрдүүлдэг. Баруун хараач улсаас юу авдаггүй, төсөв авдаггүй тэр байлаа шүү дээ гэсэн. Төсөв мөнгөд нэг юм гуйж авна. Дээр нь одоо нэг одоо төмөр болсон ч гэсэн аль уурхаахан яваадаг орой хүч хүн одоо олонтой. Дээр нь одоо баяр наадан болон ариун хэдэн цаас нэг бүх байлаад өгөөрөө. Гэх мэт ингэж одоо их одоо хамтарч их сайхан ажиллаж байсан. Хэн хүний нөхөрлөл зовлон жаргалд танигддаг. Тэгэхэр нь ажил амьдралд гагнагддаг. Дамба онол мэдээлгийн сүрхий зузаалж уурхаачны амьдралаа 2 дахь удаага эхлүүллээ. Овлцсон ажлын нүргэнд дуу чимээ их хөдөлмөр тэрнийг өгцсөн. Өнөөдөр дурсан санах юутай сайхан. Тэгээд сүүл рүүгээ энэ дамбач нь одоо ер нь зөвхөн нүүрсний биш алтны салбарт алтны уурхайнуудад ажилласан. За тэгээд орон нутагт бол ер нь ажилласан газар болгонд их нэр хүндтэй ч одоо энэ чинь тэр бороогийнхан бол ерөөсөө энэ сэлэнгийнхэн одоо хон сонгуул болоход л дамбыг одоо их хурлын нэрийн дэвшүүлнэ гэж хүртэл ярьдаг. Тийм л орон нутагт их нэр хүндтэй. Уурхаачны ажлын жинхэнэ талбар нь хээр тал, уул ус, гүвээ даваа, газрын гүндэж байгаа. Монгол эх орн маань байгалийн баялагаар юутай баян. Бидний аз жаргалтай амьдралын их үндэс газрын хэвлийн гүнд бий. Уурхаа олон сайхан залуучуудтай тэгээд тэр үед одоо ажиллаж байхад уурхаан одоо хамт олног сайхан удирдаг. Нөгөө суманд болдог уралдаан тэмцээн спортын одоо ажил арга хэмжээнд их сайн оролцож ингэж одоо бид тэр хамтарч гар нэлж ажиллаж байсан. Дээр нь одоо нийгмийн идэвхтэй нэгэнтээ нэг улс төрийн дээл улс суурь эзэмсэн хүний хувьд сумын нөгөө хурлын төлөөлөгч болж бас бид нар нэг намын бүлэг болж манай одоо намын бүлгийн дараагаар одоо ажиллаж бод ингэж одоо бас төр хамтарч ажиллаж байсан ийм зүйлийг нэг одоо хэлмээр байгаа. Буур тэр доошоо бороогийн гол дээр очиж угаадаг байсан юм шүү дээ. 7-8 км зөөдөг нөгөө шороогоо. Тэгээ тэрийг болиулаад бороогийн голоос ус татаад 8 км турбаа хоолоо татаад уурхаан хажуухан талд авчирч тосхныхоо орд авчирч угаадаг болгосон. Энэ уурхаа бол ирээдүйдийн том үндсэн орд, бороогийн үндсэн ордыг бол ашиглах нь гарцаагүй. За тийм учраас одоо тэрний ирээдүйд зориулж би чинь тэр бороогийн голын хөндийгөөс уурхаа хүртэл 110 шугам татсан юм.
өндөр хүчтэй татвал замаа засаал би чинь 8 км-ийн тараасанд яваал надад нэг эрэг барьдаг хүн гэдэг төлөж жолооч өгч гисэн. Тэгэл би нөгөөдөгтэй чинь хоолойгоо суудлаа шуурал. Тэр үед тэр 110-ын шугамыг шууд ингээд салаал татдаг тэр портал татна гэж ярьд юм л да эрчимчнийх. Тэр практик бол Монгол улсад байгаагүй. Зөвлөх инженер Нанжаа гэж их мундаг төрийн шагналт мундаг инженер байсан. Тэр Нанжаагаа урьж аваачаад үзүүлээд ер нь уг нь бол тийм арга бол байдаг. Онлын хувьд бол байдаг. Практик дээр манай Монголд бол ийм юм хэрэгжүүлж байгаа гэсэн түүх байхгүй. Тэгээд тэр Нанжаагаа тэр бүх тавилын тооцоог нь хийгээд 110-ыг шууд 6000 болгодог тийм трансформатор тавиад тэгээд тэр уурхай чинь цэглэгаантай болж одоогийн бороогийн алтны уурхай одоо энэ сүүлд борооч нь хөвчлөгдөд энэ гадаадын хөрөнгө оруулалтаа Синтера Голд гэж компани ажиллаж илэн шүү дээ тийм ээ бороо. Энэ бүх юмыг л одоо бид бэлж өгсөн юм шүү дээ яг үүндээ. Одоо 98 онд бороогийн уурхай гинтхэн нэг өдөр төрөвж ороо хөвчлөх шийдвэр гаргаад хөвчлөсөн шүү дээ. Тэгээд хувийн болсон. Тухайн үед би бол манайх төрийн өмчийн компани байсан. Улсдаа л юм хийж өгч л гэж ойлгож ирсэн. Тэгээ хувийн юм бэлдэж байгаа гэж огт бодоогүй төсөөлөв. Тэгээ сүүлдээ бол тэр одоо хувийн компани л дэд бүтцийг л бид байгуулж л өгсөн юм байл л дээ. Бүсгүй хүн цагаан зэрэг хоёр нутаггүй гих ардын үг байдаг. Орчин цагт бол уурхайчин гээд нэмж хэлмээр санагддаг мэрэгжлээ. Агуух маань урд нь бороогийн уурхайн дарга бахта бороогийн уурхайд 110 дэд станцыг суйрлуулж тэрийг ашиглалтанд оруулж ажилласан нь болохоор одоо энэ сүүлд ашиглаж байгаа бороогийн голд компани үйл ажиллагаанд бол маш эргээр нөлөөлсөн юм том ажил байсан. Энэ дэд станцлагч одоо энэ орон нутаг энэ хавьд уурхаануудад байхгүй том станц байсан тухайд бас өөрийн хэмжээний худаг усаа гаргацсан бас уурхайн суурин дээр эхэлсэн л дээ. Сордын уурхай эхлэхдээ бол тэгээд энд чинь тосгон байсан 100 гаруй өрхтөө тосгон байлаа. Тэгээд тэр тосгоноос хүмүүс энэ үнд сордынхаа уурхайг ашиглалтанд орохоор үргэлжлээд ажиллаад явсан. Аавынхаа байгуулсан уурхайг үргэлжлүүлээд ажиллаад явж байгаа гэдэг бол нэг төлөв мэрэгжлийн онцлогч гэсэн бас төлөв бас бахархал та. Энэ уурхай бол зүгээр одоо улс орныхаа эрдэсийн одоо баялаг алтан мөнгө их өгсөн бах. Зүгээр сумын одоо хөгжил дэвшил, сумын хүн ардыг нийгмийн асуудлыг шийдвэрлэх өнөөдрийн хэллэгээр одоо хариуцлагатай уул уурхай их сайн хөгжүүлж нөгөө борооч нь хөвчлөгдөө тэгээд энэ Алтай трейдинг компани мэдэлж шилжээ тэгэл манайч одоо сүүлдээ нөгөөдөл чинь авч ашиглахгүй нэг зөвлөх нэртэй нэг хэсэг байлгасан л да. Житл нэг өдөр нэг найз маань уцтаад намайг тэр төслийн инженер гэдэг тэм орон тоондоор аваад $500 цалинтай. Би ч бороогийн алтны уурхайн дарга байхдаа 350 мянган төгрөгийн цалинтай л амтан байлаа шүү дээ. Бараг чих дүнгэнэл явж байгаа юм чинь $500 өгнөхөр. Тэгэл тэр компанид орсон Америкийн хөрөнгө оруулалтаа TCH Gold гэдэг компани. Нэг ордын одоо танилцуулга эсвэл одоо хайгуулын тайл авчрах гэж. За чи энэ дээр одоо уурхай байгуулвал ямар зардлах вэ? Ямар хэмжээний уурхай байгуулж болохоор хүчин чадал нь ямар байх юм? Техник юу байх юм? Компьютер дөнгөж л одоо гарч ирж ирсэн үе л дээ. Тэгэд би ч одоо нэг компьютерт муу тэгэл одоо гоцвол нөгөө өөрөө хуучин аргаараа л тооцоогоо бодоол тооны машинаар калькулятороор тоо бодоол зураал өөрөө гараараа зураал бичээл ингээл нөгөө гайлх цаасандаар буулгаал ингээл одооний энэ бүхэл бүтэн зураг төслийн компаниудын хийж байгаа тэг зүг ганцаараа л хийчихдэг л байсан л дээ. Эргэж нөгөө инженерийн маань нөгөө боловсрол мэдлэг эргэж сэргээд нэлээ хэдэн уурхаан
Тэд зүү бараг босруулсан шүү. Тэгжсэн нэг өдөр одоо тэр энэ хинтийн очирэтэд уурхай хайгуул хийгээд бараг нөөц тогтоогдож байна. Одоо бараг болох гэж байна. Ер нь уурхай байгуулна гэд. Тэгэл намайг чинь тэр уурхаан дараагаар томлоод би тийшээ яваад тэгээ тэр уурхайг өстөө нөгөө эзгүй уулын аманд цоо шинээр нэг гэр барьж эхлээл. Би ой инженер хүн. Тэгтээ зэрэг гутай гэдэг маань битүү модтай сайхан одоо хангаа. Тэгэхээр энэ одоо ой модыг насааш нь хутгаж өмүүлэх, газар усыг нь одоо онгичих. Ингээл эвгүй л ажил хийх хүн байна уу да гэж зүгээр дотроо бол бодож байсан. Тэгээ ер нь явцын дунд нэг очив. Зөвшөөрөл бийцгүйгээр сэмхэн очиж үдсэн. Ер нь ямар байдгийг хичнээн одоо хар мод нар сунгаж сүйтгэж байгаа юм бол гээд одоо өөрөөр хэлбэл нөхрийн байдлыг ер нь үзээд одоо манайхаар ирэхэд нь янз бүрийн асуудал байвал яри гэж бодоод очисон чинь харин тэр нөхөн сэргээх ажлыг бол маш сайн хийсэн. Одоо дор нь юм хийгээд юу усгол бохирдуулах тийм юм бол байгаагүй. Мод чулуун тэрийг бол доор нь янзлал одоо имхсэхстэй замбраатай. Геолог хайгуулын ажлын дараа баялаг бэлгсэн их уурхай нээгдвэл тэр чинээгэрэн их ажил овлосно. Уул усны хаан ихтэй их оронд газар тэнгэр нийлүүлсэн их ажил өрнөдөг. Монгол хүн байгалийн хишиг хүрдэхдээ хангаан дэлхийг эн аргадаж хөх тэнгэрийн сүслэн залбирдаг. Энэ сайхан уламжлалт ёсыг бид зүрх сэтгэлдээ тээж явах учиртай. За энэ ононгийн гүр анх 10 жилийн хугацаатай одоо гарантитай байгуулагдчихсэн. Одоо 21 жил болж байна. Энэ гүр ажилласан хэвээрээ байна. Тэртээ нэгэн цагт уурхайн инженерүүд өөрсдөө зураг төсөл зурж гар хөлийн ая даах насны эдэлгээтэй гүр босгосон нь энэ. Зүрх сэтгэл шингэсэн бүхэн он цагийн шалгуур давдаг. Олон жилийг ард орхижээ. 1999 онд энэ Гутаан алтны ордын хайгуул эхэлж байх үед энд одоо гүүр байхгүй. Энэ нутгийн ард түмэн энэгээр одоо заваар гардаг, мориор гардаг. За тэгээ гол ус уйрлчүүл унаа байхгүй ингээ гацдаг, ертөнцөөс тусгаарлагддаг юм байсан. Тэгээд бид бол энэ уурхай байгуулахад ямар ч байсан энэ гүүр байгуулах шаардлагатай юм байна гэдгийг ойлгоод хавар ирсэн хүн штэ. Тэгтээ зэрэг одоо яаж гүүр барьдаг юм бол даа гэж бодогдоол байсан. Тэгээд тэр хөрөнгө хүч одоо хаанаас гардаг юм бол гээд энэ сум орныхаас чимээ чагнаад байсан чинь энэ алтны талын газараас л хөрөнгө мөнгө нь гарч байгаа болтой дуулда. Тэгээд ер нь сайхан богинохон хугацаанд гүүрийг барьсан шүү дээ. Би энэ өөрөө бас нөгөө халуун төмрийн одоо хөөргөтэй байсан төмөр халаар нугуулдаг сагтдаг тиймэрхүү. Тэгээд энэ манай борьоодоор Росков гэдэг юм да. Тэр мод бариулдаг. Тэр төмрүүдийг хэлүүгт нь тэтэн зэргийг хийгээд өгөхөд нь хийж өгдөг байлаа. Баахан далуусуул ажиллаж байсан да. Тэр далуусуул ажиллахдаа бол сард 100,000 төгрөгийн салентэй тэр үед мөнгө бол 100,000 гэдэг нэртэй дуулдаагүй их мөнгө байсан үе шүү дээ. Яахан сөөхөн хоногт баригдаад дууссан. За энэ гүүрийн зураг төслийг манай уулын одоо механик инженер Баатар зургийг гаргаж би одоо яг гардан зохион байгуулсан юм байгаа. За Доронтоос одоо геолог хайгуулын анги авчирч одоо Бурдславга Монгол улсын гавьяат геологч Бурдславгагийн ангийг авчирч одоо энэ гүүрний энэ бүх шонгуудыг одоо энэ чинь 273-ын турба диаметртай том турба. Энэ турбаануудыг одоо цохилт дөрмөөр өвөл мөсөн дээрээс ингэж цохиж оруулж ингэж байгуулсан. Тэгээ энэ одоо энэ усны мандлаас доошо 4-5 метр. Ер нь бол
газрын гадаргуугаас доошоогоо 2-3 метр гүн ингэж суулгаж хатуу нөгөө уул чулуунд нь тулгаад тэгж байгуулсан. Тэгээд энэ турбаануудаа хооронд нь одоо маш том шивлэр төмрөөр холбож гагнаад тэгээд энэ нутгийн ард түмэн энэ гүүрийг барихад бас их гар бие оролцсон. Бүгдээр одоо энэ ононгийн хавийн бүх ард түмэн оролцож, энэ сумын ард түмэн оролцоод модыг бэлтгэж өгсөн. Тэгэд энэ моднуудаар нь одоо энэ гүүрийг байгуулсан. Энэ төмөр модоор хамтарч исэн 84 метр урттай за 20 тонны даацтай ийм гүүр. Тэгэл гүүр барьснаас хойш одоо энэ ч өвлө 2000 он гэхлээр ер нь одоо 20 хэдэн жил бид нар ононгийн гүүрс энэ модон гүүрүүл биднийг янз бүрийн байдлаар ажил амьдралын маань цаатуулаагүй нэг хүч буйнд бол бас ард түмэн бол амьдралах элдв юм нь бол саадгүй л одоо үргэлжлээл үүдэх хүрлээ л дээ. Одоо энэ уурхай байхгүй болсон ч энэ гүүр байна. Энэ нутгийн ард түмэн энэ гүүрээр явж байгаа. Ямар ч байсан энэ Бачрэтийн ард түмэнд одоо бас үлдэх юм хийжээ гэж ингэж бодож байна. Одоо гүүрэн барьж хатаа одоо өдөр шөнөг ажиллаж байсан гэсэн. Тий. Эч одоо шөнөнд ирэхэд чих гоё ингээл цэнхэр очгал заал энд одоо хүмүүс гагнуур хийгээл нөгөө энэ турбаануудыг ч гагнаад тэгэл шүнжин ажилдаг, өдөржин ажилдаг. Хоёр ээлжийн 10-аад гагнуурч ажиллаж байна шүү дээ энэ дээр. Ер нь бол өөдөн татаад байвал энэ бас дахиад 10 жил болохгүй юм байхгүй. Тий. Энэ уурхай нэгсэд бид одоо сүү таргаавар цугн захиал хаймын бүгдийн яан энэ өндөр өнөр авах тэр өөрийнхөө тэр уурхайдаа ойролцоо айлтай гэрээ хилцээрээ хийгээд тэднийг бас малыг нь борлуулах, сүү саалыг нь ашиглах тэр тал дээр хүртэл дэмжлэг их үзүүлсэн. Тэгээ ер нь тэр уурхайд чинь манай нутгийн ажилгүй байсан усуд нэлээд ажиллаж байсан шүү дээ. Тэднийг ажилтай алуутай байх талаас би жилийн өмнө билүү тэр хуучин ажиллаж байсан алтны уурхайг нь очиж бүр үзсэн. Тэр ч одоо танихдахын аргагүй сэргэгдсэн байна лээ тэр. Тэгэхээр анханасаа сэргээн босголтын сайн хийжсэн болохоор нөхөн төлжилт нь амархан явагддаг л да мод бол ялангуяа навчид мод энэ төр бол ороо хурдан ургаад ирдэг байхгүй юу. Одоо байгаль дэлхийн маань сайхан сэргэж байна. Гэхдээ бидний хувьд бол сум орны хувьд дутагдах гачдах юм их л болчлаа л да. Одоо нөгөө хайрг майргасгаад гол усын маань тэгшлээд өгдөг юм байхгүй болсон. Зам олон бий. Хөдөө явах зам, гэртээ харих зам, сургууль соёлын зам гэд. Эгэл амьдрал, эх орон даяар зурайн. Тэр дундаас уурхайн зам гэж хэлбэл зөвхөн уурхайчдын ажлын зам шиг харагдавч бидний амьдралыг дэвжээх, сайн сайхны төлөө явсан гэрэлт зам болон харагддаг. 2000 оны 4 сард энэ төмөртэй оны цаарийн баяжуулах үйлдвэрийн шавыг тавилцж явлаа. Тэр энэ уурхай одоо бүр социализмын үед нөөц энэ хайгуул хийгдээд одоо энэ ордын нөөц бол тодорхой байсан. 2000 онд одоо энэ үйлдвэрийг байгуулахар болоод тэр үед одоо Монгол Улсын ерөнхийлөгч Нацгийн байгууллагын дугаа энэ үйлдвэрийн шавыг тавилцж байлаа. 2005 онд энэ үйлдвэр ашиглалтанд орж ирсэн. За энэ бол миний одоо энэ Монголын уул уурхайн салбарт бас нэг хийсэн ажлын маань нэг одоо яхахгүй мөн мэргэжлийн одоо зүгээс зөвлөгөө өгч зааврагч энэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад өөрийн санаачлага оруулж ингэж явсан юм төвхтэй. Тэгээ одоо тэгээд энэ үйлдвэрийн маань одоо манай Монголын уул уурхайн салбарт одоо мэргэжил эзэмсэн шинжлэх ухааны технологиг сургууль төгссөн одоо 3 ийм бат гэсэн нэртэй инженер залуу одоо энэ үйлдвэрийг удирдах авч явдаг. За ямар ч байсан одоо энэ үйлдвэр маань Монголд хамгийн одоо орчин үеийн техник технологи бүхий хамгийн одоо эко ийм үйлдвэр болж хөрс одоо Ахмад уурхайчны хувьд би бол их баяртай байдаг. Бороо, шороо,
ус шавартай холилдсон энэ ажил эцсийн дүндээ бидний тав тухтай амьдралын иш үндэс болсоор иржээ. Гэрэл дулаангүй ямар амьдрал байх вүлээ? Тэр аятай амьдралд уурхайчин гих эгэл мэргэжилтэй. Энгүн зантай олон аавын охид хөвгүүд бүхий л амьдралаа зориулжээ. Энэ хөдөлмөрийг насан туршийн үйлс болгосон уурхайчид, энх цагийн баатрууд мөнөөсөн мөн. Уурхад ам амьдралаа зориулсан гавьяатнуудад мэдлэгэнч бий, чадварнч бий, сэтгэлнч бий. Бас зүтгэлнч бий. Тэдний арвин баялаг туршлагыг технологийн шинжилэлтэд хослуулбал улс орон хожиж бид хөгжлөөр түмний манлайд хошуучилна. Юмны голыг олж харвал амьдрал энгийн бөгөөд үнэнтэй байдаг юм да. Онцгой анхаарч яадаг бидний нэг санаа сэтгэл нээлж яадаг юм юу гэхээр хүний төлөө эхлээд бид одоо хүнээ боддог. Хүнээ эхлээд бодоод тэр хүмүүсийн тэр уурхадаар ажиллаж байгаа тэр кемп, тэр одоо амьдрал ахуй, тэр халуун ус, хоолны байр бүр хамгийн наад загнагтл хувцснаас нь ахвал одоо боломжийг хангаж өгч яадаг. А нөгөө талаар арга гэр бүлтэй нь бол их нарийн холбоотой бидний ажиллах. Энэ бол их чухал гэж ингэж үздэг. Ингээд хүнээ эхлэж бодож ажиллаж байж дараа нь одоо бидний ажил бол одоо бүтэмжтэй болдог. Тэгэхээр манай одоо зарим уурхай нөхдүүд, зарим удирдлагуудаар бас хараад байхад бол бас энэ тал дээр бас алдаатай юм харагдж байдаг. Тэгээ дамбын одоо гол асуудал бол бидний одоо гол зүрх сэтгэлдээ тээж явдаг юм бол уурхайчдын амьдралыг, уурхайчдын арга гэрийг, уурхайчдын ажиллаж байгаа нөхцөлийг л одоо бид хангаад чадаад байх юм бол тэргүүл ажил одоо өөрөө болдог ийм л асуудал гэж боддог. Тэгээ дамб бол тэр нийгмийн хариуцлагын талаар их нэр хүндтэй их анхаардаг тийм одоо даргал да. Энэ хүн одоо анх энэ шууныхан гэдэг группийг үүсгэн байгуулсан. Бид бол жил болгон энэ бүрд орцгоохоо дурсгалыг хүндэтгэж жил болго одоо номын санд ном бэлгэлэх зарим одоо сумын номын санд сургуульд ном бэлгэлэх ийм хөдөлгөөнүүдийг зохион байгуулдаг. Тэгээ би бас энэ сайхан хүнтэй танилцж тэр одоо группт орж эднэртэй Монгол орноороо аялж Монголынхаа сайхан нутгаар аялж энэ хүний уран цэцэн үгийг сонсч баясч явсан хүний нэг байгаамаа. Тэгэхээр шууныхан гэдэг бол одоо гэр бүлийн найз нөхдийн групп. Тэгээ энэ групп одоо байгуулагдаад 20 жил болж байгаа. Анх энэ группийг байгуулсан хүмүүс нь бол ардын уран зохиолч Хөдөлмөрийн Баатар төрийн сойрхолт Дэндвийн хөрөвд орж байгаа. Тэгээ Дэндвийн хөрөвд орж байгаа одоо Бээжинд ажиллаж, Бээжингийн элчин сайдын яамд ажиллаж явах үед одоо цахилгаан сайд тэр нээлж байгуулсан энэ ийм групп байдгийг. Хөрөвд орж байгаа маань л байхгүй байгаа. Бусд нь бүгд байгаа. Тэгээ нэг 10 гэр бүл байдгийг. Одоо анхны ерөнхийлөгч Очирбат гэр бүлтэйгээ за тэгээд цахилгаан сайд, Гомсрын сайд, за Жаданба гавьяат Давгад орж доктор энэ Маасан дорж хорондаа гэдэг. Тэгээд энэ арийнх нь голцоо уул уурхаан улсууд. Жишээлбэл энэ олон шуудтай зураг бол манай одоо клубын маань бэлэг тэмдэг. Бас их учир жадсантай ийм зураг байгаа. Тэгээд 20 онд энэ шууныхан гэдэг номыг би гаргасан. Энэ номон дээр одоо энэ шууныхны аялал, Монгол орны одоо сайн сайхан одоо газар нутаг, үзэсгэлэнтэй газар нутгууд, түүх дурсгалын газрууд гэдэг ингээд маш олон аяллаа тэмдэглэл энэ номонд орсон байгаа. Хөхрөн унаардаг хангаа дэлхий хизээ ямагт биднийгэн даллан дуудана. Бид их нутаг төрж өссөн хөвгүүд огторон бахархана. Ичийн хайр шигээр эх орноо хайрлвал буян хишгэн түмэндээ цацарч үлгэрийн жаргал үрд тосноо. За, тарган сайхан намарч. Сайхан та сайхан намарч гин үү? Сайн явж гин үү? Сайн л явж байна. Ямар ч байсан одоо 3 жилүүд дэр нь байгаагүй л бороо ногоотой байх шиг шүү дээ. Энэ жил ер нь тийм байгаа. Тийм ээ, тийм ээ. Тэгээ ногоо цагаа элбэгтэй. Ер нь бол энэ жил
энэ завхны ер нь баг ихэнх нутаг сайхан зам болж байгаа юм билээ. Тийм байна. Тийм шиг байна. Ер нь бол Дамбах өөрөө бол их оюунлаг хүн учраас энэ оюуны хөдөлмөр, оюуны хөрөнгө оруулалтын ажлуудыг бол их санаачлан зохион байгуулдаг. Ингээ 2016 оноос хойш манай сургууль дээр ахлахангийн хүүхдүүдийн дунд биологи газар зүүн олимпиадыг зохион байгуулж байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд биологи газар зүүн энэ хавсарсан олимпиад бол одоо манай сургуулиас гадна өөр сургууль дээр бараг зохион байгуулагддаг. Ийм онцлогтой. За ингээд энэ хүүхдүүдийн сурах, хүмүүжих, энэ инженер геологийн чиглэлийн сургуулиудыг сонирхож энэний төлөө зүтгэхэд бол бас энэ олимпиад нэлээд үр дүнд хүрдэг. Эсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэж байгаа хүүхдүүд, биологийн хичээлийг сонгож байгаа олон хүүхдүүд байгаа. Газар зүүн хичээлийг сонгож байгаа хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүд маань одоо бусад хүүхдүүдээс арай давуу оноо авах ийм боломжуудыг их бүрдүүлж өгдөг. Энэ нөгөө талаараа бол эцэг эхчүүдийн энэ санхүүгийн хувьд бол маш их дэмжлэг болдог юм байна. Энэ олимпиадад төрүүлсэн хүүхэд бол 1 жилийн сургалтын төлбөрөөр шагнагддаг. За энэ чиглэлээр одоо сургууль сурж байгаа энэ биологийн багшаар сурж байгаа Монгол Улсын боловсролын их сургуулийн төгсөх курсын хувьд нь Ламсран гэдэг охин бол энэ олимпиадад бас анхных нь олимпиадад амжилттай оролцож сургалтын төлбөрөөр шагнагдаж байсан. Энэ хүүхэд маань одоо энэ жил боловсролын их сургуулийг биологийн багш мэргэжлэр төгсөж байгаа. Ер нь бол одоо сургуультай ажиллая гэсэн хүсэл тавиад байгаа. Энэ Дамбахын олимпиад ингээд үргэлжлээд цаашдаа олон жил явхад бол энэ биологи газар зүүн байгалийн ухааны чиглэлийн хичээл сургалтын үйл ажиллагаа бол нэлээд үр дүнд хүрэх юм а гэж бид нар харж байгаа. Олон сайхан ном бичсэн байгаа. Сүүлийн үед манай Дамбуулын тэсэлгээний үйл ажиллагаанд бол бас онцгой анхаарч байгаа. Олон одоо шавнэр төгсгөж гаргалаа. Сайхан инженерүүд олон байна. Энэ орон нутгийн уурхаанууд ихэлтгүү том уурхаанууд дээр ч гэсэн одоо манай Дамбын одоо хүмүүжүүлж анх нь одоо энэ уурхаачин гэдэг одоо энэ сайхан ариун нэр хүнд энэ одоо анхны алхмыг бол Дамб олон хүнд одоо хийж өгсөн гэж ингэж ойлгож байгаа. Нөгөө хувийн компани байгуулчихад тэгээд тэр үе чинь нэг урт нартай хууль муул гээд нөгөө ажил явж болохгүй болчоод уурхаага зогсоочхоод манай охин дэр Америкт нөгөө Жоржтаун их сургуульд сурч ирсэн. Тэгээ охин дээр очингуудаа тэнд бас хэлний курс суугаад тэгээ байж итл эндээс уцтаад энэ уул уурхай ассоциацийн ерөнхийлөгчийн сонгуул болох гэдэг чи ирж оролцоход манай найзууд уцтаад нөхдүүд уцтаад тэгээд би ч одоо тэр курсаа орхичоод ирээд тэгээд тэр сонгуул оролцоод уул уурхай ассоциацийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2010-аас 14 он дуустал 4 жил энэ уул уурхай ассоциацийн ерөнхийлөгч гэдэг ажлыг хийлээ. За энэ үе бол уул уурхайн одоо маш сайхан эд одоо нөгөө бөөм гэж ярьдаг тийм ээ тэр үе байлаа. Тэгээд нэлээд ч одоо эрчимтэй ажилласан. Тэгээд энэ нь одоо сүүлдээ эн чинь Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж ер нь зах зээлийн үеийн одоо Монголын уул уурхайн хөгжлийг уул уурхайг хөгжүүлэх талаар одоо наалга энэ хоёр чинь нөгөө урагшлах уу ухрах уу гэдэг одоо асуудлыг нэлээд хурц тавьж тэгээ Монголын уул уурхайг хөгжүүлэхэд нэлээд их төв зүтгэл гаргаж байгаа нэр хүндтэй ийм хүн л дээ. Уул уурхайн одоо энэ хөгжлийг одоо түрэгдэх орон нутгийн уурхайн одоо үйл ажиллагаа орон нутгийн уурхайг одоо цэгцтэй замбараатай байлгах нэг параметрын одоо ашиглалтанд шилжүүлэх жишг уурхайчдын одоо суурин одоо бий болох энэ тал дээр бол бас бид нилээдэг одоо бас зөвлөгөө өгч байсан, ярьж байсан. Одоо Дамб бол энэ талаар нэлээх сайн туршлагдсан ийм хүн болж чадсан юм аа. Ёстой нэг 20 хэдэн настай одоо шижигсэн залуучууд байлаа. Кемрова гэдэг одоо инженерийн дээд курс очоод тэнд суралцж явах хөгтөө инээдэм тэмнүүд бол их л болж илээ. Дамб битэр одоо хоёулаа нэг байранд, нөгөөдөө нь тусдаа нэг байранд.
За битэр бол одоо хоёулаа ярих уудаггүй бас тэрэнд их дурггүй. Тэгээ ер нь одоо санаа сэтгэл их таардаг тийм байлээ. Хоошоо явж бид нар чинь одоо ах нараас бол одоо мундаг одоо Орос инженерүүдийн сургамжууд би чинь их юм сурсан. Энэ бүгд бол бидэнд одоо бас энэ инженерийн өдөөгийн ийм хэмжээнд хүрэхэд манай Дамбатч их тусалсан. А бид ч одоо их тусалсан. Бид уурхаачийн хамт олноос их юм сурсан гэж ингэж ойлгодог болсод. Гоёч байж л гэж бодож байна. Одоо тэр нь хойш чинь олон жил болж тээ. Тэгээ Дамб бид нар бол тэгж ажиллаж байсан. Хамгийн гол нь хүн харахад бол одоо жаахан насаа гисэн боловч сэтгэл санаа энд дотроо бол одоо залуул явдаг болсон шүү дээ бид чинь. Эгэл сайхны дундаас эцэг их, үр хүүхэд, хань жил, найз нөхөд бүгд сайхан. Тэр бүгдийн дотроос зүрх сэтгэлэн зориулсан ажил мэргэжил бүрч сайхан. Энэ салбартаа их хайртай, энэ улсуудынхаа төлөө явж идэг ийм ангийн нөхөр гоё. Эхнэр нь бас бид нар нэг ангийнх. За манай Дам бол ер нь тууштай одоо үн чөдрөл салбартаа үн чөдрөл зүтгэж байгаа жинхэнэ горняк хүндээ. Тийм ээ. Санчигны ус бууралцсан ч санаа сэтгэл залуугаар бол амьдрал дуусах үдий. Дуулбал дуунаг, доктор бол хүчнийг залуу насны сайхан нөхөд дэргэд бий. Хань жил үр хүүхэд хажууд байгаа. Эзэмсэн мэрэгжил гарт Эрдэнэс баялаг хөрсөнд байх нь Монгол хүн мод тулахгүй. Эх орон эгэл түмнэ гэж явахад юм бүхэн бидэнд бий. За тэгээд эгэл жирийн уурхайчин инженерийн тухай өгүүлэхэд ийм байлаа. Өнөөдөр гавьяаных нь алтан одоо энгэр дээр нь гялалзлаа. Ахмадууд бие хийсэн гэж сайрхдаггүй. Цээж дэлдэлгүй ажлын хувьд сан авч алах, хэмжигчин шүүрч аз жаргалаа нь дарахлахаар хизээд бэлэн болсон. Тийм болохоор бидний аж амьдрал баяр баясгалаар бэлхэж байдгийг. Эх орны төлөө цоглох зүрхтэй уурхайчдаа эгэл алдрын эзэддээ сайн сайхныг хүсэн ёрөөё.